ажлыг маш товчхон одоо хувийг танилцууллаа. За энэ дотроос би өнөөдөр Чингис хааны хаантай холбоотой судалгаа хийж ном бүтээлд өргөсөн 3 бүтээлийг хаан танилцуулж байна. Нэгдүгээр нь 2009 онд хэмжилж гаргасан Чингис хааны манлайл. Би үгүй Чингис хааны дэгээр гэдэг ном байна. За энэ 2009 онд гаргаад дүүрэн театрт нээлттэй хийжсэн зарим хүн мэдж байгаа. За энэ номонд бол ерөнхийдөө Чингис хааны энэ оюун санаа, уураг тарих, оюун ухаан, оюун санаа ухамсар сэтгэхгүй ер нь ямар байсан бол гэдгийг ингэж тандан судалж бичсэн. За мэдээж хэн оюун санааны өдөр хүчрэх вэ? Тэр ихийг бүтээдэг хүчрэх оршдог. Энийг бид өнөөдрийн амьдралаас харж байгаа. Хятадын кар, Америкийн кар, дэлхийд 1-2 дугаар эдийн засагтай Америк, Хятад гэхэд бол одоо шинжлэх ухааны технологийн хамгийн өндөр эдгээр технологиор оролцож байна. Өнөөдөр сансрын технологиор бүрч оролцож байна. Чин гихтэл одоо байгалийн оршихуй мөнхийн үннийг таньсан. Тэр мөнхийн үннийг чин гэж нэрлэдэг юм. Чин үнэн гэж нэрлэдэг юм. Тэрийг таниад чин цол авсан. Дараа нь тэр чин үннээ их засаг, мөдлийн соёл, их Монгол болгож хэрэгжүүлээд гис цол авсан. Одоогийн доктор профессор гэдэг. За дээр нь Чингис хааны өөрийнх нь сургаалын төвчөн дотор байж байгаа. Хагдсан олноо хамтдаж ис чадваас хаан хэмээх хэрэг юу? Энэлсэн олноо энэрч ис чадваас эзэн хэмээх хэрэг юу? Эндээс зүгээр хаан эзэн гэдэг хоёр үг цол гэдэг нь харагдаж байна. Эрдмийнхэн цол, гэгээлийнхэн цол гэдэг нь харагдаж. Ингээд эзэн Чингис хаан гэдэг нэр чинь зүгээр нэг эрх мэдэлтэй хүнийг нэрлэлсэн нэр биш. Тэр хүний эзэмшсэн эрдэм мэдлэг, оюун ухамсар, гэгээлийнхэн, боловсролынхэн цол байжээ л гэж ухаагдсан. За дараа нь 23 онд Чингис хааны нээсэн Бүхний он гэдэг энэ номыг бичиж гаргасан. За Чингис хаан байгалийн оршихуй мөнхийн үнэн мөнх тэнгэрийг мөнхийн ертөнцийг таниад түүнийг тодорхойлдог уялгын онолыг нээгээд нээсэн байгаа. Тэгээд тэрнийг одоо квант физикийн онолтой харьцуулсан судалгаа хийж физикийн шинжлэх ухааны сүүлийн 120 жил нээж чадахгүй гацчаад байгаа тэр онол бол энэ уялгын онол юм байна гэж ингэж би бол хүн физикч байгаас ингэж үзэж байгаа. Тэр үзлийг энэ номоор илэрхийлсэн. За дараа нь Чингис хааны манлайл квант мөнчин байна. Чингис хааны удирдлагын үйл ажиллагаа манлайлал энэ бүхнийг одоо манлайлал онолынх нь онол арга зүгээр судлаа. Манлайл судлалын онол арга зүгээр судлаад за ингээд өөрийн дүгнэлтээ хийгээд гаргаж ирсэн юм ном байгаамаа. Ингээд Чингис хааны холбоотой 3 дахь том бүтээлээ та бүхэнд өнөөдөр танилцуулж байна. За юуны өмнө Чингис хаан манлайлагч мөн үү гэдэг асуудал. Мөн бишийн тодорхойлж цаашаа юм яриа. Тэгэхээр эхлээд Чингис хаан манлайлагч мөн юм уу? За энийг тодорхойлохын тулд би Монголын нууц товчооны бүх одоо зүйл дотор байгаа манлайлалтай холбоотой энэ үг хэлийг ойлголтуудыг ингэ төвлөрсөн. Тэгээд төвлөрүүлээд гаргахад нийт одоо энэ давтамжаар ингээд гаргасан гэдэг хамгийн их давтамж 30 гээл ингээд доош явж байгаа. За ингээд нийт 48 зүйл гарч ирсэн. За энийг менежментийн шинжлэх ухаан, манлайлал судлалын үе, граунд томлын арга зүгээр задлан шинжилээд за ингээд эндээсээ юу гарч ирсэн гэхээр Чингис хааныхаа манлайлалыг тодорхойлж байгаа хамгийн гол одоо 6 шинжийг тодорхойлж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Чингис хааны манлайлалын загварыг гарч ирсэн. Спер гэж загвар гарч ирсэн. За энийг манлайлалын эрдэмтдийн одоо онлоо боловсруулсан онлын 6 загвартай харьцуулсан. За энэ өнгөөр тэнгисийн эсгүүдэнд давтчихж байгаа. Харин тэр улаанаар тэнгисийн эсгүүд нь ялгаатай. За тэгээ энэ ялгаатайг нь хараад бусдыг сонсох, хамтрах, ивийг сахих, харизм, сэтгэл татах, урамшуулах. Тэгээд мөнх тэнгэр шүтлэг, сүнслэг байдал. Ерөнхийдөө юм оюун сэтгэлтэй холбоотой оюун санааны зүйлсээр гараад ирсэн. За дараа энийг гадаадын эрдэмтэн нэргээд гадаадын одоо судалгааны томоохон судалгааны байгууллагуудын
судалгааны үр дүнтэй харьцуулсан. За мөн өнгөр тэнгисийн эсгэн нэжлэх байгаа. Улаанаар тэнгисийн эсгүүд нь ялгаатай байна. За ингээд харахад стратеги алсын хараа нөхцөл байдлыг зөв үнэлэх. За мөн харизм, урамшуулал, сэтгэл татах үйл явц. За тэгээд өнгө тэнгист итгэх сүнслэг байдал гэдэг. Бас л сэтгэл оюун санаа харилцаа, оюун санаатай холбоотой үзүүлэлтээр ялгаатай байсан. За дараа нь Монголын одоо нэр хүндтэй том эрдэмтдийн судалгааны үр дүнтэй харьцуулсан. За энд сууж байгаа манай академич миний багш одоо дорж байна. Мөн академич Нарны багш байна. Мөн доктор профессор Цаашаа багш байна. Мөн энд сууж байгаа шинжлэх ухааны доктор профессор Батөрөл багш маань ингээд ийм нэр хүндтэй эрдэмтдийнхээ судалсан үр дүнг одоо нэгтгэхэд тэрнтэйгээ харьцуулсан. За ингээд үзэхээр мөн өнгөр тэнгисийн хэсгэнд давтж байгаа улаанаар тэнгисийн хэсгийн ялгаатай байгаа. Энэ саналыг авчаараа энэ саналыг авч. Ингээд харахад зэрэг дахиад нөгөө харизм, дахиад урамшуул, сэтгэл татал, тэгээд мөнх тэнгэр сүнслэг байдал. Ингээд хараад. За ингээд нууц товчооны анхдагч их сурвалжийн судалгаа хийгээд түүнийг дотоодын эрдэмтэд, гадаадын эрдэмтэд Малгай судлалын яг онлын эрдэмтдийн загвартай харьцуулаад за ерөнхийдөө оюун санааны үзүүлэлтүүдээр за тэр хүнтэй харилцах, тэр инновац хэрэгжүүлэх шиг босод юм адилхан байна. Гэтэл оюун санааны үзүүлэлтүүдээр илүү байгаа нь харагдав. За ингээд саяын нууц төвчөөний судалгаа, гадаад эрдэмтдийн судалгаа, дотоод эрдэмтдийн судалгаануудад олон давтамжтай нэрлэгдсэн шинжүүдийг ялгаж аваад за тэр хоёр дахь болгонд байж харагдаж байна. Тэрийг орчин үеийн манлайлагчийн шинжүүдтэй харьцуулсан. Харьцуулаад мөн өнгөр тэнгисийн эсгэн тавьж байгаа улаанаар тэнгисийн эсгэн нь ялгаатай. За дахиад харна итгэлцэл, оюуны хөгжил, манлайлал, сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, сүнслэг байдал. Бас л оюун санааны үзүүлэлтүүдээр ялгаатай гараад ирсэн. За дараа нь манлайлалын шалгуур гэж 18 шалгуур. Тэрийг Харвард их сургуулийн эрдэмтэн Даниэл Гоулин тэргүүтэй эрдэмтдийн баг боловсруулсан. Тэр 18 шалгууртай харьцуулсан. Дахиад одоо өнгөр тэнгисийн эсгүүдэнд авахцаад улаанаар тэнгисийн эсгүүд нь ялгаатай гарч. За тэгэл энэ хатаа ёсох тун итгэлцэл, оюуны хөгжил, манлайлал, сүнслэг байдал. Дахиад ийм үзүүлэлтүүд гараад ирсэн. За энэ бүхнээс би юу гэж үзсэн гэхээр түүнээс гэхээр за ерөөсөө энэ Чингис хааны манлал оюун санаатай холбогдож байна. Оюун санааны талдаа илүү бай жин багч. Ингэж ойлгоод манлайлынхаа хэм маягүй дотор байгаа оюун санааны манлайлыг харьцуулсан. Тэгээд ерөнхийдөө энэ хүн чинь одоо энэ биш. Тэгээд энэ харьцуултаас бол шалгууртай харьцуулсан харьцуултаас бол юу харагдсан гэхээр энэ чи яаж харах вэ? Дахиад харах вэ? За эндээс юу харагдсан гэхээр Харвард их сургуулийн эрдэмтдийн тодорхойлсон 18 шалгуурын дагуу Английн эрдэмтэн Джон Мэн гэж хүн судалгаа хийгээд Чингис хааны манлайлалын нууц гэдэг ном бичиж гаргацсан. Тэрэн дотор юу гэж хэлсэн гэхээр өндөр бүтээмжтэй манлайлагч нар бол 18 шалгуурын 4-ийг ханддаг. Маш өндөр бүтээмжтэй манлайлагчд бол 18 шалгуурын 6-аас дээшгийн одоо ханддаг. Гэтэл Чингис хаан бол 18 шалгуурын 15-ыг хандчихж байна. Энэ бол агуу судал байна гэж ингэж тодорхойлсон байсан. Энийг би тодорхойлоогүй ингээд энэ эрдэмтэд тодорхойлсон байна. За тэгээд нарийнчсан судалгаа хийгээд, нарийнчсан задан шинжилгээ хийгээд, тэндээсээ ингээд юмнуудаа хараад ингээд явахаар ерөнхийдөө оюун санааны талд гараад за энэ бол энэ шалгууртай харьцуулсан үгээс энэ хүн бол ерөөсөө ийм юуны манлайлагч хүн муу юм байна. Мөн дөөр агуусууд хэмжээний манлайлагч юм байна гэдэг эрдэмтдийн дүгнэлт судалгааны дүгнэлт гарсан байна. Тэгэхээр энэ бол манлайлагч хүн. За манлайлагч муу юм бол одоо энэ хүн манлайлагч бол төлөвшөд юм. Юу нөлөөлсөн гэдэг асуудал гарч ирсэн. За ингээд манлайлалынх нь одоо нөлөөс хүчин зүйлсийг судалсан. За энэ Калифорни их сургуулийн профессор Дональд Шоупийн одоо ийм олон үзүүлэлтээр ер нь
үлгэр жишээ манлайлагчид ийм 700 нөлөөсөн байна гэж судлаа ингээд үр дүнгээр гаргацсан. Би энэнийг дагуу авч үзсэн. Дараагаар нь энэ өөрөөр бас авч үзсэн. Хоёр тосноо. Тэгээ би бол ингээд 5-6 авч үзсэн. Нөгөө Donald Trump-ийн бол 3 миний 1 үзүүлэлт багтцсан. За ингээд 6 үзүүлэлтээр авч үзээд тэгээд энэ дотор ингээд харахаар харьцуулахаар зэрэг бас л өнгөөр тэмдэгснүүд нь хараад улаанаар тэмдэгснүүд нь ядарч байна. За юу вэ гэсэн чинь Сторицын үеийн нийгэм бас тэмдэгцэл байна. Үндэсний онцлог мөнх тэмдэгцэл гэж. Ийм юмар ялгаатай байсан. Дахиад оюун санаатай холбоотой хүчин зүйл гараад ирж байна. За ингээд Чингис хаанд нөлөөс хүчин зүйлсийг би 3 байдлаар авч үзсэн. Эхнийх нь бол таагүй нөхцөл. За тэр хүн бол эцгээс өнч хоцорсон. Ов ургийнх нь хаяад явчихсан. Үүнд мал сүрэггүй ононгийн загас барьж хоног төөрүүлж байсан ч гэх юм ингээд. Дайснууд нь хизээш дотлоод ороод ирж магадгүй. Хизээш баригдаад алгадаж магадгүй ингээд. Ядуу зүгдүү. За өнөөдөр манайх яад вэ? Гавьяа төгсөнгүй, шагнал өгсөнгүйгээд удамжинд уйлж яваад нас урсан амиа алдсан бодлогын зөндөө бий. Шагналын төлөө амьд юм. Хүн шагналын төлөө өгдөг юм. Шагнал хүнд урам өгнө. Манлайгийн нэг үнсэн арга шагнал мөн гэвч эцсийн зорилго биш байхгүй. Тэгэхээр одоо 90-ад оны их үед нийгмийн ороо босгоо тэгж өнгөрсөн амиа алдсан амьдлаа өгсөн өчнөө хүн бий. Өөрөөр хэлбэл би үлэх гэдэг зовлонгийн дунд хүнд сорил бэрхшээлийн дунд хүн сэтгэлээр унах, стресс, бохиндох, сэтгэл сөрөг сэтгэл хөдлөлд илэрдэг. Тэрэндээ хөдлөгдөд хүн архинд орох, амьдралаа алдах, амнасаа ч алдах асуудал байдаг. Гэтэл Чингис хаан тэгээгүй. Тэгж болно шүү дээ. Тэгээгүй. Харин тэн дунд хатуужаад босч ирсэн. Босч ирсэн шалтгаан нь юу байсан гэхээр Харвардын их сургуулийн эрдэмтдийн тогтоосмоор сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэж байна. Сэтгэл хөдлөлөө удирдах чадах оюун ухаан. Эерэгч бай сурагч бай сэтгэл хөдлөлөө удирдах хамаа өөрийгөө төлөвшүүл, өөртөө шин зан чанаруудыг ур чадваруудыг төлөвшүүлсэн. За мэдээж таатар нөхцөлийн түүний үндэстэн угсаалт нь удам алтан ураг нь удам гаруулна хаан аав хатан ээж гэдэг юм. Тэгээд малчин амьдрал мөдлийн соёл түүнтэй учирсан тэнгэрлэг хөв хүмүүс гэдэг. Мэдээж эдгээр бол сайнаар нөлөөсөн. Таашгүй юм. За ингээд эцэст нь нэг юм онцгой нөлөөсөн байна. Тэр бол мөхтөнгөр шүтгэр гэж би үзсэн. Тэгээд энэ дээр үзлээ би энэ Чингис хааны бол ямар хэв шинж манлайлагч юм бэ? Хэв шинжийг бол дотор талаас нь авч үзэж. Ингээд би бол Чингис хааныг оюун санааны энэ дотор манлайлагын хэм аюул дотор оюун санааны манлайлал байж. Тэгээ би оюун санааны манлайлагч юм байна гэж ерөнхийдөө таамаглаад төсөөлөө. Тэгээд нөгөөдгөө батлахын тулд дахиад судалгаа хийсэн. Тэгээд оюун санааны манлайлалыг яахын тулд spiritual leadership гэж сүнслэг гэж орчуулж болох. Гэвч юу ихлээр юу ч гэсэн оюун санаа ялгая. Гэт тэл сумт байгаа 3 урсгал оюун ухаан, оюун санаа гэж юу байдгийг юу гэж тодорхойлох гэдэг ялгсан. Тэгээ эндээс оюун ухаан гэдэг бол хүний логик, арцнал сэтгэлгээний илэрхийлэл, мэдлэг төрөх арга барилыг нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл оюун ухаан хүний сэтгэн бодох анализийг логик төгөлд хийж байгаа. Тэгвэл оюун санаа бол мэдрэмж, итгэл үнэмш, сэтгэлийн хөдөлгөөн буюу ухамсарын шинжүүдийг багтаасан илүү субъектив шинжтэй гүнзгий ойлголт байсан. Оюун ухаан объектив шинжтэй ойлголт, оюун санаа субъектив шинжтэй ойлголт. Тэгээ бид нар бол дандаа хатуу логик, хүйтэн логик барьж явж ирсэн хүн төрөлхтөн. Оюун ухаанаас хэтрээгүй, оюун санааг үүсгдэг. Тэгээд би олон жил хийсэн судалгаараас энэ оюун санаа гэдэг шинжлэх ухаанд бол сэтгэл гэж нэрлэдэг юм байна. Шашинд бол сүнс гэж нэрлэдэг юм байна. Манай Тэнгэрийн мэдлэгт бол амийн чанар гэж нэрлэдэг юм байна гэдгийг бас харьцуулсан судалгаа гаргасан. Өнөөдөр энэ бүгдийг багтаах боломжгүй. Энийг би бас батлаар гаргасан. Судалгааныхаа үр дүнгээр харуулсан. Ийм байна. Тэгэхээр бид нар оюун санааг орхитуулж ирсэн. За оюун ухаан гэхээр зөвхөн тархин дотор ажиллаж байна. Оюун санаа гэхээр тарих, сүнс, сэтгэл хоёр нийлж. Ийм юм гэж ойлгосон. За ингээд нэгэнд
Чингис хааны оюун санааны манлайлагч байж магадгүй харуулахаар судалгаа хийсэн. Тэгээд Чингис хааны манлайлалын нөгөө үндсэн шинжүүдээ энэ оюун санааны манлайлалтай харьцуулсан. Оюун санааны манлайлалын ерөөсөө үндсэн үн чанар нь амин сүнс нь сүнслэг байдал. Сүнслэг байдал гэдэг бол шашин биш. Сүнслэг байдал гэдэг бол эвдэр Фрай гэдэг эрдэмтэн тодорхойлсон байна. Чепл гэдэг эрдэмтэн тодорхойлсон байна. Перхолн гэдэг эрдэмтэн тодорхойлсон байна. Сүнслэг байдал гэдэг бол өөртөө хайр инэрл, итгэл найдвар, халамж түшиг, уучлал өршөөл, өгөөмөр байдал. Энэ чанараар магадгүй шашнаас ч давтсан өргөн хүрээтэй дээд ухамсарын түвшний ойлголт гэдэг нь гарч ирж байна. Шашин бол юу вэ? Тэр дээр нэг эд шидийн нэг хүч байна. Тэр биднийг гуйхаар залбирахаар туслаад байна өвөгээд гэсэн л ийм дорой ойлголт байгаа. Тэгээд баг мухарсан өглөө халтарчдаг. Гэтэл чинь тийм биш байгаа. Сүнслэг байдал биш. Өнөөдөр тав би энергийн мэдээллийн нэрийн эрхэлж юм гэж хүмүүс яриад байгаа чинь сүнслэг байдал руу явж байгаа. Гурдгээс л материал байдлаасаа сүнслэг байдал бол шилжиж байгаа юм байна. Түүс нугас зүг шашин шиг тэр дээр нэг өөр хүч байна биш. За ингээд энийг харьцуулаад гараад ирсэн. Энэ сүнслэг байдал ажлын байран дээр хэрэгжихээрээ сүнслэг дуудлага сүнслэг гүшинчил болж гарч байна. Сүнслэг дуудлага гэдэг нь юу вэ? Утгачлалтай байдаг. Одоо хүмүүс хэлж байна. Би төрийн байгууллагад ажиллаж байгаа гарцсан. Утгагүй. Өглөө олон зүтгэл ажиллаад үр дүн байхгүй. Яг хинт ч тусуугаад байгаа үр дүн байхгүй. Надад бол тийм зөндөө таарсан. Би нэг компани байгуулаад зөндөө юм болохгүй. Одоо боёо яг олон нийгэмд улс орон тустай юм хий. Энэ чи юу? Сүнслэг байдал ажиллаж байгаа чинь. Олон түмэнд хэрэгтэй. Олон нийтэд тустай үйл хийхээр энэ өөрөөр монголчуудын энгийн яриагаар буйны үйлчин энэ сүнслэг дуудлага. Аль л болох 10 хүн тустай ажил хийжсэн бол одоо 100 хүнд 1000 хүн үндэстэн ард түмэндээ туслана гэдэг бол дэлхийд туслана гэдэг бол тэр сүнслэг байдал яваад байгаа. Тэгээд сүнслэг гишүүнчил. Чи минь яаж юм би чинь яаж юм алив чи энийг хийх чинь би туслая би дэмжиж энэ чинь сүнслэг гишүүнчил буюу ямар нэг нөхөрсөг найрсаг элэгсэг дотны хамт олонны нэг эднэс нэг гишүүн гэдгээ мэдрэх бусдаар хөндлүүлж хайлуулах энэ хүний үндсийг хэрэгцээ. Энийг л энэ сүнслэг гишүүнчил гэдгээр илэрхийлж байгаа юм байна. За ингээд энийг би ингээд чигсааныхаа шинжтэй холбосон. Тэгэхдээ энэ маань ингээд би одоо уулзаад шинжүүд ингээд хуваагаад тавьсан. Харгалзах. За ингээд ер нь бол Чингис хаан маань бол оюун санааны манлал хэв шинжийн хувьд бол оюун санааны манлайлагч юм байна. Тийм ч учраас энэ их том үйлийг бүтээсэн юм байна. Оюун санаа хүчрэх байгаагүй хүн бол одоо харалтаа оюун санаа хүчрэх биш мэдлэг боловсролд ороо хүмүүс яаж амьдарч чинь амь зуулгыг харахад ямар байгаа юм бэ? Гэтэл оюун санаа хүчрэх хүмүүс яаж амьдарч чинь? Энийг өдөр зүгээр практикс энгийн үгээр харчих болно. Энэ бол баталгаа шаарддаг байхгүй гэж бодож байна. За тэгээд Чингис хааны хэв маяг, манлайлалын хэв маяг амьдрал хэрэгжүүлсэн яг одоо арга барил юу юм бэ? Ер нь ингээд өнөөдөр хүртэл манлайлал судлалын шинжилгээ ухааны энэ онлайн зүг ингээд өнөөдөр хүртэл хэрэгжиж ирсэн гол зарчмыг харахаар энэ хэв маяг бол нөхцөл байдалтай уялдаж яригддаг. Тухайн нөхцөл байдалтай. Манлайлагчийн өмнө тулгарсан нөхцөл байдалтай уялддаг. Тэгэхээр зэрэг энэ нөхцөл байдал гэдгийг тодорхой болж байна. Гэтэл энэ манлайлал судлал юу гэж үздэг вэ гэхээр за манлайлалт бол энэ юу гэж үзэж байгаа нөхөр зэрэг бүх нөхцөл тохирдог буюу бүх нөхцөлд үр дүнтэй байдаг тийм одоо төгс төгөлдөр шилдэг удирдлагын арга гэж одоо байхгүй. Харин тухайн нөхцөл таарсан оновчтой үр дүнтэй арга гэж байгаа. Тэрийг л зөв сонгож, мэдрэмжтэй сонгож хэрэглэх нь манлайлагчийн амжилтын үндэс гэж нэрж үзэж байна. Тэгэнгүүт манлайлал болон хэм маяг гараад. Ийм хэм маягуд байна. Ерөнхийдөө тойрол дотроо задрахаар бас олон задармаа байна. За тэгээд манлайлагчийн ур чадвар нь ердөө энэ олон манлайлалын хэм маягудаас яг тухайн нөхцөл тохирсныг үр дүнгээ өгч тун сонгож хэрэглэх нь манлайлагчийн ерөөсөө голч ур чадвар болчих. Дахиад энэ юу тоглогдох вэ? Яг тэр тухайн нөхцөл байдлыг зөв үнэлээ, зөв мэдрээ, хурдтай яг тэр нь таарсан оновчтой үр дүнтэй аргыг хурдтай сэтгэж бодож олоод энийг таах ингээд шийдвэрлээд хэрэгжүүлж чадна гэдэг бол дахиад оюун тоо. За ингээд
манлал бол өөрөө яг энэ бүхнээс харахад тухайн нөхцөл түргэн насан зохицож харин үйлдэл үзүүлэх чадвар. Оюуны чадвар. Үйлдэхээс өмнө оюуныхаа төвшөнд энийг хийж чадах хэрэгтэй болчих. За тэгвэл энэ бүхэн яадаг гэхээр энэ бүхэн хамгийн сонир нь тодорхой нөхцөл. Тодорхой нэг нөхцөл. Тодорхой нэг нөхцөл. Тэгвэл тодорхойгүй нөхцөлд яадаг юм бэ? Яг өнөөдөр их шиг. Гадаа байгалийн өөрчлөлт маш ихээр явагдаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт маш ихээр явагдаж байгаа. Технологийн дэвшилттэй холбоотойгоор бидний амьдрал оршил үйл хэрэг минут секундээр хэмжигдэх хурдтай болж байна. Тэгээд үйл явцад маш хурдтай өрнөж байна. Энэ ерөөсө тодорхой ингээд тогтоод байх юм байхгүй болчихно. Одоо тэгээд тэрнээс болоод бидний оршин амьдрах үйл хэрэг нийгэм тэгж явбал манай дэлхийн хүртэл ийм тодорхойгүй байдалд орж байна. Одоо яах юм бол энэ Монгол яах юм бол Монголын гарчиг юу юм бол яах юм бол гэсэн маш олон харагддаг. Дэлхийд дээр ч ийм байдал үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл бид хаос буюу тодорхойгүй нөхцөлд чиглэжсэн. Ийм үед ямар манлал хэрэгжих юм бэ гэж. Ийм үед квант манлал хэрэгжнэ гэдэг 21 оноос хойш эрдэмтэд энэ онолыг боловсруулж эхэлсэн байна. Яагаад квант манлал? Квант манлалын онолын үндэс нь квант физик. Квант системийг тодорхойлдог үндсэн 4 зарчим байдаг. Нэгдүгээр квант холбоос. Монгол гэрийн 2 хаяанд битгий хэл орчлон ертөнцийн 2 хаяанд байгаа. Хичнээн их тэр бун жива гэрлийн жил явах тийм хол зайд байгаа квант бомс энэ хооронд мэдээлэл яг хажуудаа гаргахад зогсож хурдан дамждаг. Хурдан дамждаг. Энэ бол орчлонгийн бүх юм холбоотой оршдог гэдэг юм. Өөрөөр хэлбэл систем буюу нэг гэр бүл гэдэг юм хэлсэн. Квант холбоос энэ квант холбоос. Өөрөөр хэлбэл системээс гадуур юу ч оршихгүй. Гэр бүлээс гадуур юу ч оршихгүй. Дэлхийн гэр байна уу, галактик гэр байна уу, орчлон гэр байна уу, байгууллага гэр байна уу, өрх гэр байна уу, ерөөсөө гэр систем. Тэр систем гэдэг үг чинь Монгол онолд гэр гэж хэлсэн. Тэгээд системийн онол руу бууж. Ингээд менежментийн системийн онолтой таардаг. Дараа нь тодорхойгүй зэрэг юу? Тэгээд хамгийн гол нь энэ холбоос. Энийг алсын зайг холбоос, квант холбоос. За тэгвэл хамгийн аимшигтай алсын зайг аимшигт үзэгдэл гэж нэрлэсэн энэ квант холбоос. Юу гэж хэлсэн гэхээр энэ зөвхөн холбоос биш, хамаарал. Энд баттунтай холбоостой нэг квант бом ертөнцийн нөгөө захад байхад намайг энэ цагаанаар будахад тэр нөгөөх автоматар хар болчих. Намайг сунгаад өндөр болгоод тавихад тэд автоматар мавхан болчих. Энэ эсрэг холбоос. Энийг квант орооцолтон гэж. Өөрөөр хэлбэл квант холбоос ямар хол зайнаас хамаарахгүй яг нэг дор хамт байж байгаа юм шиг мэдээлэл дамждаг ийм хүчтэй квант холбоос. Энэ бол системийн онолыг илэрхийлж. Дахиад энэ квант холбоосны бомс нэгэнд жоохон өөрчлөлт оруулахад нөгөөх нь яг тэр даруй адилхан өөрчлөгдөх мөртөө эсрэгээр өөрчлөгдөж. Энийг орооцолтон. Энэ квант орооцолтооны бидний нүдэнд харагдж байгаа хэлбэр бол эхнэр нөхөр хоёр. Эхнэр нөхөр хоёр энэ хоёр бий байна. Нэг нь нэр байх, нэг нь нэм. Тэгэхээр энэ квант орооцолтон, энэ квант холбоос бол энэ системийн онолтой гэдэг яг цаана. Чи бусад бүх юмтай оршин байгаа бүх юмтай нэг атом, нэг молекул үлдээхгүй чи бүх юмтай холбоотой байхаас гадна бас хамааралтай. Чамаас бүх юм хамаардаг. Гэтэл өнөөдрийн нийгэм яаж чи тэрх ямар хамаатай? Чи наад ямар хамаатай? Чи ямар хамаатай вэ? Гэтэл би гэртээ нөхдөөгөө хэлдэг гэхэд миний стресс ажил дээр нөлөөлдөг. Энерги нөлөөлдөг байна. Хамааргүй юм байхгүй. Хэн нэг өдөртөгч буруу шийдвэр гаргахад багт нь байгууллагт нь нөлөөлж илүү. Энэ хамаарал. Энэ бол системийг илэрхийлдэг. Дараа нь тодорхойгүй зарчим. Энэ бол квант физикийн хамгийн гол хүн ойлгодгүй эдгэрт хэсэг энд байдаг. Одоо квант систем гэдэг чинь микросистем. Атомоос чааш. Молекул ч багтгүй. Микросистем, атомыг бүрдүүлж байгаа протон, нейтron, электрон, протон, нейтроныг бүрдүүлж байгаа 3 төрлийн эрэг бомс кварк гэдэг ингээд цааш. Тэгж байгаа бүр квант дээр очив. Тэгэхээр
Атмос цааших ертөнцийг квант систем буюу микросистем. Гэтэл бидний энэ амьдарч байгаа ертөнц чинь макро ертөнц. Макро ертөнцид онгоц хаан нис чинь яаж аль координатын цэгийг дайраад явж миний алхах, машин явах, сар нар явах бүх юм байна. Бүгдийг харж болно. За 10 минутын өмнө сар энд байсан. Одоо энд байна. Дахиад цагийн дараа хаана явах тооцч байна. Яагаад гэвэл тэр биднэрт харагдахаас гадна тэр тодорхой зүйн тогтхойгийн дагуу хөдөлдөг. Квант физик макро ертөнцид ийм байдаг бол бүх юм тодорхой. Ньютоны 3 хуулиар Эйнштейний хацсан 3 хуулиар тодорхой. Гэтэл микро ертөнц буюу квант систем бүх юм тодорхой болж. Хамгийн амар нь энэ тодорхойгүй. Харагдахгүй тэр онгоц нисэж байгаа шиг машин тавьж байгаа шиг харагдахгүй. Навч хийсээ дунж байгаа шиг харагдахгүй хүн. Тэгэхээр ямар ч хууль зүйн тогтолцоо. Тэгэхээр микро ертөнцид микросистемд яадаг вэ гэхээр аливаа квант бөмбөгийн төлөв байдал хөдөлгөөн байрлалыг тодорхойлохын тулд зүгээр л магтдаг. За энэ нөхөр энэ хэвтгийг байж байна. Нэг магадлалын орон зайд сонгож аваад тийм дотроо хизээ гарч ирэхийг хүлээн өгөхөөс тэрийг өдөртөж болтгоо. Тэгээд энэ дээр үндэслээд энэ ажилтны нөлөө гэдэг юм орж ирсэн. Физик, квант физик. Юу гэхээр одоо би юу тайлбарлах гэдэг нь голыг хэдүүлээд урсж байгаа сайхан урсгал голыг квант орчин гэдэг, квант орон гэдэг үз. Тэр дотор нэг бөөм явж байгаа. Тэгэхдээ иргэдэг ил гарч ирэхгүй. Тэр доор байгаа. Загас ч юм. Магадгүй алтан загас нь үлгэрийн загас. Тэр доор явж байгаа. Тэгээд өгөн очоод дуудах хөрхийг гараад байна. Тэр чинь байхгүй гэсэн үг шүү. Тэр усан дор байгаа. Байгаа мөртөө бидэрт харагдахгүй энэ тодорхойгүй. Тэр хаана байгаа, яаж хөдөлж байгаа, ямар хуттай яваа бидэрт харагдахгүй энэ тодорхойгүй байдаг. Тэгвэл өгөн очоод дуудагт гараад ирнэ. Тэгээд гараад ирнэ бидэрт харагддаг гэдэг чинь тэр ил болчих. Галт байснаа ил болчих. Тийм учраас квант физикт юу гэдэг вэ гэхээр аливаа квант систем ил далд бодит хоосон хоёр төлөв зэрэг оршин. Ил далд бодит хоосон хоёр төлөв зэрэг оршин гэж квант физикт энийг нотлсон. Тэгэхээр нөгөө голын усан дотор загас доор хөрж яваа нөгөө тодорхойгүй байдал нөгөө далд байгаа хэлбэр бидэрт харагдав. Тэгээд голын усны дээр очоод боттхон тэрийг ажиглах юм уу? Нэг хэмжилт хийх юм уу? Ингэхгүй тэр нэг ил болоод харагдав. Тэр тодорхойгүй байдал байхдаа өөрийнхөө байж болох бүх төлөвт нэг зэрэг оршин. Тодорхойгүй хүнд харагдахгүй мэдэгдэхгүй төлөвт байхдаа тэр бөөм өөрийнхөө байж болох бүх төлөвт нэг зэрэг оршдог бол хэн нэгэн очоод ажиглах юм уу? Хэмжилт хийх үед тэр нэг төлөвийг сонгоод гараад ирнэ. Тэр нь юу гэсэн үг гэхээр ажиглан хэмжилт хийх гэдэг чинь тэнд мэдээлэл харилцаа үүсэж байна. Тэгээд алтан загсны өгөн очоод алтан загсаа наашаа гараад ирээ би ирлээ гэхээр нөөдч өгний дуудах тэр мэдээлэлээр гүүгээ гараад ирчих. Ил болоод гараад ирчих. Ингээд тэгээд өгөө яваад хөр нөөдч усан доороо ороод тодорхойгүй байдалд ороод нөгөө олон төлөвтэй зэрэг оршиж байна. Тэгэхээр хамгийн амар нь энэ тодорхойгүй байдал энэ микросистемүүд, квант системүүд тодорхойгүй байдал 196.4% байдаг. Квант физик тогтооцсон орчлон ертөнцийн 68% хар нэр байна. Нүдэнд харагдаж үзэгддэг, баригддаг хар нэр байна. 10 хэд хувь нь 23% нь юу хар матери гэдэг бас нүдэнд харагдаж үзэгддэг матери байна. Ердөө 4.6% бидний одоо матери гэж нэрлэдэг бит бодит зүйлс байдаг квант физик нотолцсон. Өөрөөр хэлбэл тэр 96.4% чинь тодорхойгүй байдал буюу тэр далайн голын устай адилхан тодорхойгүй байдал. Тэр дотор юмс бүх төлөвтэй зэрэг оршоод тэр дотор байж байна. Хэн нэгэн мэдээлэл холбоос үүсэхгүй тэр гараад ирдэг. Нэгэн бодит төлөвт илрээл гараад ирдэг. Тэгээд мэдээлэл холбоос сарлаа буцаад тодорхойгүй байдалтай шилжиж байна. Энэний нэг хэлбэр нь хүн үхэж дахид төрөөд байна. За энэ миний яриул ингээд таван шилжилт рүү ороод бүр өсөр болчих миний ойлгохгүй. Тэгэхээр энэ тодорхойгүй зарчим чинь систем дотор өрнөж байгаа процессыг илэрхийлж байна. Оршихуй зүй тогтолцоог илэрхийлж. Квант систем дотор өрнөж байгаа оршихуй зүй тогтолцоог энэ тодорхойгүй зарчим. Нэг ихэвчлэн далд ороод тодорхойгүй болоод хаяа нэг тохиолдолд тодорхой болж гарч ирээ. Тэгээд бид нар яа вэ?
шинжлэх ухааны судалгаа тодорхой болсон дээр нь ажилладаг. Тодорхойгүйг нь хайчдаг. Тэгвэл Квант физик өөрөө өнөөдөр тэгээд тодорхойгүй байгаа тэр бүх төлөвтэй зэрэг байгаа тодорхойгүй чиг өнөөдөр бидний яриад байгаа даалт ухамсарч юм уу, зүүн биелэгч юм уу, юу ч юм. Гэтэл энэ оюун санаа л байна. Энэ оюун санаа. Одоо энэ гадаа матери болж ирэх гэж байна. Ингэж Квант систем матери болж ирэх гэж байна. Ингэж Квант систем бодит хоосон буюу одоо их далтын хооронд чөлөөтэй шилжиж байгаа шүү дээ. А гэтэл хүн төрөлхтөн бид нар өнөөдөр бодитын тэр төрхөн зур их гарч ирсэн бодит болж гарч ирснийг судалсан. Тэгээд өөрөөр хэлбэл бид нар орчмын 4.6-аар өмнө судалсан. Тэр бид нар орчмын 4.6-аар өмнө судалсан. Тэгээд 4.6-аар тэгээд өөрөөр хэлбэл хоосон төлөв. Тэгээд тэр чинь юусэн энергийн төлөв. Тэгээд байнга бүрэлзэл долгилоод хөдөлж учраас батамжтай. Тэгээд энэ яаж юм гэхээр зэрэг нөхцөл байдлыг байнга өөрчилж. Энэ тогтворгүй энэ хөдөлгөөн одоо агаарын урсгал шиг салхи шиг эсвэл одоо нэг уян зүйл шиг ингээд байнга хөдөлгөөн. Энэ чинь системийн доторх оршихуй харилцааг ингээд байнга өөрчилж. Нөхцөл байдлуудыг өөрчилж. За тэгээд дараа нь Квант баталсан. Нөгөө тодорхойгүй байдал бүх одоо зүгээр л дэлгэцэн дээр харагддаг голограмм юм. Тэгэхээр тэр виртуал бомбыг онлоор баталж байгаа үед сая тэр дөрөв эрдэмтний туршилт яасан гэхээр тэр виртуал бомб бодит бомбсод энерги импульс дамжуулж байгаа буюу нөлөөлж явж байгааг баталсан. Бүр эмпирик туршилтаар батлаад байсан. Өөрөөр тэр виртуал бомбыг би бол одоо бидний ярьдаг даалт ухамсар даалт ертөнц сүнс гэж ойлгож байна. Тэр хар матери хар энерги гэж ойлгож байна. Тэгээд тэр нөгөө хоосон буюу ямар ч хүчгүй гэж бодож исэн зүйл чинь бодит бомбсод нөлөөлөд энерги мэдээлэл өгöd байгаа байхгүй. Шилжүүлээ. Өөрөөр хэлбэл хоосон нь бодитойгоо иргэшүүлж юм гэсэн. Хоосноос энэ хорвогийн бүх бодит юм үүс. Хоосон бол мөнхийн үнэ. Бодит юмс бол хавар ургаад намар халдвардаг өвс ургамал шиг харилцангүй юм. Хуурмаг юм. Сарнаад гаргачих. Бодит юмс. Энэ хорвоог хамгийн хуурмаг юмс бол бодит юмс. Харин энэ физик энерги хадгалах хууль мэдээлэл. Бид нар өгөхөд бидний махан бие энэ энерги сарнаад задардаг гэсэн бидний мэдээлэл үлддэг. Өдөр хадгалагдаад үлдсэн мэдээллийг бид нар оюун санаа гэдэг байгаа. Сүнс гэдэг. Бидний амьдралын сурсан, судалсан, туршлагдсан, ухамсарласан бүх юм, бүх мэдээлэл нийлээд нэг цул болж байгаа. Тэр хадгалагдсан цул мэдээллийг л бид нар сүнс, оюун санаа, сэтгэл, амин чанар гэдэг өөр нийлж ирсэн. Одоо энэ ойлголтууд нэгдэх цаг болсон байна. Квант физик шиг физикийн шинжлэх ухаан өөрөө ийм хол явуулсан. Харамсалтай. Тэгээ харалт одоо 110 хэдэн жилийн өмнө энэ квантын онол нэгдсэн. Квантын онол нэгдэн 70-аад оны сүүлийн үеэс энэ компьютер, интернет болж амьдралд нэвтэрч гарч ирсэн. 80-аад оны их үеэс мэдээллийн технологи хөгжиж эхэлсэн. Өнөөдөр квант онолын дараагийн онол квант татсан онолыг физикчид нээх гээд 100 гаруй жил хичээж ажиллаж. Хамгийн анхны нээх оролдлогыг Эйнштейн хийсэн. Амжилтгүй. Яагаад гэвэл квант физик оруулаад байна. Тэрнээс хойш олон эрдэмтэд энийг нээх гэж хичээсэн. Тэгээд эцэст нь Стивен Хокинг гэдэг бидний бүгдээрээ мэддэг агуу эрдэмтэн энэ онолыг нээх насаа зориулсан. Манай физикийн академич намсруугаа энэ онолыг нэг аргаар нь үтсэн. Бүх бүтлгүүц. Одоо математикийн шинжлэх ухаан дууссан. Математикийн шинжлэх ухаан байдаг бүх аппаратыг хэрэглээд энэ онолыг нээх гэж чадаад квант татслын онол гэж. Квант онолын дараагийн онол. Квант онолын ачаар бид нар өнөөдөр компьютертэй, интернеттэй гаргацсан болсон. Квант татслын онолоор бид нар хиймэл оюун ухаантай болох ёстой. Гэтэл технологийн төрөлөө өгчсөн квант татслын онол нэгд. Гэтэл квант татслын дараагийн онол байгалийн нэгдмэл онол гэж байна. Бүх юмны онол гэж байна. Байгалийн нэгдмэл онолын нөгөө нэр нь бүх юмны онол. Тэр болоогүй. Квант татслын онол нэгдэг учраас физик дараагийн онолыг нээж чадахгүй. Тэрэн дээрээс өөрөж нэгдэх учраас. Гэтэл би бол олон жилийн судалгаанаас юу гэж үзсэн гэхээр энэ Чингис хааны нээс уйлгын онол гэдэг бол энэ квант татслын онолч байна. Энэ бүх юмны онол. Энэ хоёр нэг онол гэж. Ингэж тэгээд физикийн бүх юмар ингээд
одоо тайлбарлаад харьцуулсан судалгаа хийгээд яг энэ ном шиг ингээд тавьсан байна. Харамсалтай нь одоогоор Монголд ойлгох юм уу, ойлгосон ч зөвшөөрөх нь олдохгүй байна. Тэгээ явандаа болохгүй л үү. Тэгэхээр энэ квант потенциал гэдэг чинь ийм хүчтэй. Хил хязгаар байхгүй, орон зай байхгүй, цаг хугацаа байх. Тэгсэн мөртлөө өөрийгөө баяж болох бүх төлөвийг өөртөө чимгэрч гисэн. Хачин хүчрэх оюун санаа тэнд явж байгаа байхгүй. Тэгээд тэр оюун санаач хамгийн гол нь бодит бөмсөд энерги өгөөд өөрийнхөө энерги чинь мэдээлэлтэйгээ хамт явж байна. Энергийг бид нар сайн уу гэж ялгаад байгаа нь агуулж байгаа мэдээлэлээс хамаарч байна. Мэдээлэл нь худал мэдээлэл бол муу мэдээлэл, муу энерги. Мэдээлэл нь үнэн бол сайн энерги байхгүй. Тийм учраас энерги явж байгаа бол цаана мэдээлэл байна. Тэгэхээр тэр энерги мэдээлүүд чинь нэгдээд ухамсар болоод бидний сүнс болоод сэтгэл болоод оюун санаа болоод явж байгаа. Тэгээд тэр чинь өөртөө бүгдийг багтааз. Одоо харалтаа бид нар энэ нүднийхээ хүүхэн хараагаар энэ орчлонд байгаа бүх матери чинь бидний нүдээр ороод тархинд орохгүй байгаа шүү. Тэгсэн мөртлөө материйн мэдээлэл нь бидний нүдээр ороод тархинд ороод тархинд дахиад нэг виртуал ертөнц үүсэж байгаа шүү. Бидний тархинд дотор дахиад нэг виртуал. Гэтэл гурван стандарт яг моридо шууд мартаад уралдааны моринад сумын наадам төрүүлчих чинь. Энэ чинь эцэг дээдсээсээ гадна өөрөө өмнө олон төрөл энэ үйлийг хийсэн. Бэлэн мэдлэг чадвар авьяас гэж байхгүй. Өмнөх төрлийн чинь хийж үйлдэж явсан бэлэн мэдлэг чадвар хадгалагдсан байгаа мэдээлэл тэр мэдээлэл ашиглаж чадж байгаа. Авьяас гэхгүй. Энэ квант тоглоор бол ийм юм байна. Тэгэхээр энэ тэр бүх төлөв өөртөө нэгтгэжсэн тэр тодорхойгүй төлөвгээ дагаад дотор тэр чинь бодит биш хоосон төлөв байна. Хоосон гэхээр тэр оюун санаа гэдэг нь бидний өчнөө олон төрлийн амьдралын мэдлэг чадвар туршлах ухаал гэгээр энэ нийлэн мэдээ хадгалагдсан мэдээлэл. Ердөө физикээр ингэ тайлбарлаж байгаа. Энэ чинь ерөөсөө асуудал биш яагаад. Тэр цааталт нь квант манлал би бүгдийг ярьж амжихгүй. Ингээд квант манлалын зарчмууд онлоод үзэл санаанууд тэнд өдрөөр гараад ирсэн. Квант манлалын 21 онд үндэслэгдсэн. 2021. 24 оноос овоо эрчимч хөгжиж байгаа ийм онлогоо шийдэх. За ингээд эндээс би харсан квант системийн энэ зарчмууд дараа нь менежментэд одоо авч үзэж байгаа нарийн төвхтөө цогц дасан зохицох систем гэж ямар систем бэ гэдгийг харуулж цаана энэтэй зохицсон манлайлалын одоо ямар зарчмууд хэрэгжиж байгаа гэдгийг ингээд харуулсан. За дараа нь квант манлайлалын 12 зарчим гэж байна. Энэ доор нэг сурвалж байна. Данах цохор гэдэг нэг үгтэй болсон. Тэгээ энэ 12 зарчим яг хувь хүн дээр ирж байна. Нөгөө квант манлайлалын зарчмуудыг яг хувь хүн дээр авчираад буулгаад яг юу хийх юм гэдгийг гараад ирсэн гэдэг. За ийм байна. За энэ номон дээр одоо бүгд байж байгаа учраас. За ингээд квант манлайлал гараад ирсэн учраас Чингис хааны манлайлалтай дахиад харьцуулах энэ зарчим энэ арга. За тэгэхээр квант манлайлалын юм байна. Чингис хааны манлайлалын юм. Ингээд юусэн. За энэ хэлбэрийн хэлбэрийн төдий яг хэлбэр. Үндсэн агуулга юунууд бол яг ингээд уулзаад гараад ирж байгаа. За тэгээд энэ бүхнээс бол би ямар ойлголтод хүрсэн гэхээр Чингис хааны манлайлал бол хүндрэлийг системийн боломж болгон өрөх ухааныг бидэрт өгөх юм байна шүү. Квант онол 100 жилийн өмнө нээгдсэн Чингис хаанаас хойш 700 жилийн дараа нээгдсэн боловч Чингис хаан 700 квант онол нээгдэхээс 700 жилийн өмнө түүний квант манлайлалыг хэрэгжүүлсэн практик удирдлагынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн байна. Тэр хүн яагаад энэ манлайлагч гэсэн гэхээр оюун санааны хувьд хүчрэх байж тодорхой нөхцөлдөж оновчтой архийг авч одоо оновчтой сонгоод хэрэгжиж чадаад үр дүнд хүрч чаддаг тодорхойгүй нөхцөлж Чингис хааны үед нийгэм улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байсан. Яах мэддэхгүй яг өнөөдрийн бид нар би нэг ажиглаад байна. Яг Чингис хааны үеийн тэр өөрийнх нь хувийн ойр орчны нийгмийн нөхцөл, дэлхийн нөхцөл баахан ийм даймаа яваад одоо байсан. Хаана нэг юм тодорхойгүй яах мэддэхгүй. Тэгтэл яг тэр хүн ирээд энэ манлайлалыг хэрэгжүүлээд ирсэн байна. Гэтэл одоо өнөөдөр ч гэсэн яг төв татгалж байна. Манайх дотооддоо ч юм байна, гадааддаа ч юм байна. Яг энэ тодорхойгүй нөхцөлд ямар одоо манлайлал ямар удирдлагч гарч ирж ямар манлайлал хэрэгжүүлж идээс авах юм. Бид нар удирдлагчийн үдээгээр сууж байгаа ш. Нэг хэлээ дотооддоо ч гадааддаа ч Тараа удирдлагч болж үзэх гээд болохгүй байна. Тэр хүн хитрхи муухарлаад байна.
Путин өдөртөгч болж үзэх гээд явж байгаа боловч өчгүйдээд байна. Ши Жинпин эндээс ашиг болчихгоо хараад сууж юм ингээд бид нар өөрсдөө дүгнэлт хийж болно. Тэгэхээр энэ ч болохгүй шүү дээ. За ингээд тэгээд эндээс өөр юу гэж бодсон хэрэг альва тодорхойгүй байж хүний тарих оюуныг шалгадаг буюу шалгуур болох юм байна. Тодорхойгүй нөхцөл, хүнд нөхцөл. Бэрхшээлтэй шалгалтай нөхцлүүд бол ерөөсөө бид нар зовлон төрөх тэрний оюуны хүч өндөр байна гэдэг одоо ийм юмнээс харагдчих. За ингээд Чингис хаан 700 жилийн өмнө Каван томл нэгдээс 700 жилийн өмнө яагаад Каван манлайлыг хэрэгжүүлж вэ? Тэр хүний оюун санаанд дотор юу байна? Тэгээд би бол мөнх тэнгэр шигтэй. Өөр байх юм байхгүй чи манай хааны чинь бичиг үсгэж байхгүй бүдүүлэг. Би одоо энэ хүндээ гэж хэлээ Чингис хаан дээд сургууль дээр би нэг олон жилийн өмнө нэг эрдэм шинжлэх ухааны болсон. Чингис хаан бол бичиг үсгэжгүй харанхуй нөхөштэй гэж зогсчихсэн эрдэмтэн байдаг шин. Алуурчин гэдэг үг бол энэ баруун бүр төгсчихсэн. Би Америкт очиод нэг 3 шинжлэх ухааны доктор еврей 92 настай өвгөнтэй нэвтрэлцээ сууж ирсэн. Шууд миний өөдөөс алуурчин гэж хэлсэн. Эндээс юм босоод тэгээд би хэлсэн чи эрдэмтэн биш. Чиний мэдлэг 100 жилийн өмнөх мэдлэг. Чи хоцрогдсон байна. Танаа Америкийн ийм эрдэмтэн манай өнөөгийн ертөнцийг үндэслэн Чингис хаан гэж номлож энэ дэлхийгээр бэсэлэр болоод Чингис хааныг алга ташдаг болж байгаа. Чи тэгэхэд энэ тухай мэдэхгүй чи жакийг мэдэхгүй. Ийм юм яригдчихсэн. Тэгэхээр зэрэг одоо бид нар бас жаахан оюун санаанд бас жаахан анхаармаар байгаа байхгүй хаа. За ингээд Чингис хааны мөнх тэнгэр шүтлэхэд би энэ юм юу вэ гэд ингээд тандсан. За ингээд тандаад би энийг Чингис хааны мөнх тэнгэр шүтлэг оюун санааны манлайлалын хооронд нөгөө сүнслэг байдал, сүнслэг дуудлага, сүнслэг одоо гişүнчлэлээр ингээд харьцуулаад ингээд энэ харьцуулсан юм хийгээ. За номон дээр бол харьцуулсан, нарийнчсан шинжилгээнд бүр бүтээр орцсон байна. За ингээд энийг хийгээ гараад энд би одоо өөрөө санаагаар юу ч хийе. Дандаа судалгааны үр дүн ярьж. Дандаа нарийнчсан одоо харьцуулсан судалгааны үр дүн ярьж. За дараа нь би нөгөө Кавантынхаа дөрвөн зарчимтай Чингис хааныхаа мөнх тэнгэр шүтлэгийг харьцуулсан. Бас л ингээд уулзаа гараад ирдэг юм. За тэгээд дараа нь би энэ мөнх тэнгэр гэж юу вэ? Энийг тодорхойлж одоо орж үзэх гэж хичээсэн. За тэгсэн чинь энэ Савтанбек хатын алтан дэдгэрээс судалдаг. Мөнх тэнгэр гэдэг бол окторууд гэрэлтэн эрчим хүчээр бидэнд өгч байгаа нийтдээ ийм тооны одны гэрлийн эрчим хүчтэй дээд гэдэг юм байна. Ерөөсөө мөнх тэнгэр гэдэг бол орчлын ертөнцид байгаа бүх одны гэрлийн энергийн дээд нэгдэл. Доод нэгдэл гэхээр зэрэг юмны хэмжээ нэмэгдээд гэх юм. Дээд нэгдэл гэхээр тэр юм хувирчт юм байна. Өөр юм болоод хувирчт юм. Тэгээд однуудын энерги однууд орчлонд байна уу? Байгаль байна уу? Тэрнээс гэрэл цацарч юм. Бид нар нүдээр харж. Тэр гэрэл энерги. Тэр энергиуд нэг газар нийгээд хувираад өөр юм болсон. Тэр энерги мэдээлэл байна. Тэгээд би дахиад хэлчихье. Монгол тэнгэр шүтлэг, мөнх тэнгэр шүтлэгтэй холбоод үзэхэд орчлонд байгаа бүх матери тугаалбал би та нар бүх юм энэ импер яагаад гэрэлцэж болохгүй байгаа од шиг. Яг тэр бидний оршихуй мэдээлэл 100% үнэн болоогүй учраас бидний энерги гэрэлтдэг юм. Харин однуудын оршихуй мэдээлэл 100% үнэн болохоор энерги гэрэлтээ цацардаг юм. Өчтэй болдог юм. Тэрийг монголчууд тэнгэр гэж нэрлэсэн. Тэр гэрлийн энерги буюу 100% мэдээлэл үнэн болоод энерги гэрэлтэж байгаа зүйл. Энэ орчлоо ороод одноос өөр юу ч гэрэлт цацруулах. Тэрийг л монголчууд тэнгэр гэсэн юм. Тэгэхээр харин тэр однуудаас гарч байгаа үнэн энерги мэдээлэл чинь нэг газар нийлээд мөнх тэнгэр болсон байна. Оюун энерги мэдээлэл биш хувираад оюун санаа болсон. Тэрийг мөнх тэнгэр гэж нэрлэдэг. Тэр одны энерги мэдээллийг туйлын үнэн буюу хажир үнэн гэж нэрлэсэн байна. Харин однуудын энерги мэдээлэл нэг газар нийлсэн. Тэрнийг мөнхийн үнэн буюу чин үнэн гэж нэрлэсэн. Тэгэхээр бид нар одоо ярьж Ухтүрх хоёроос өөр юу ч үнэн биш. Гэхдээ ийм Ухтүрх хоёроос өөр юм үнэн биш гэдэг ахаар хин үннийг баримтлахыг хүсэх юм. Хүн хин үнэн байхыг хүсэх юм. Хин үнний багталтай байхыг хүсэх юм. Ингээд тахлын маань угаагаад ингээд шинжлэх ухааны хэлсод өнөөдөр бид нар бол хацангуус их судлаад хүндрэлтний хөгжлийг ийм өндөрт механикцсан, автоматсан, химийн оюун ухаанчсан мэдээлэлцэн ийм өндөр түвшинд гаргаж ирсэн. Энэ бол талахгүй шүү дээ. Энэ бол үнэлүү шүү дээ. Гэхдээ нөгөө гол хоёр онолоо нээж чадахгүй байгаа учраас тэр хоёр онолыг л мгүйлэгдээд байгаа хүндрэлтний юм дээр. Тэр хоёр нэгжүүд энэ
баруун иргэн шиг бидний нүүдэл рүү явна. Энэ гацаа байхгүй хэрвээ онлон л өдөртөх нь үний юм бол. Тэгэхээр бид нар нэг зүйлийг ярих хэрэгтэй. Бидний дундчнаас 70 одоо сая хэдхэн хоногийн өмнө мэдээг ярьж илээ. Монгол хүний дундчнаас 76 болсон. Гэтэл та нар хараа манай орчин ертөнцийн үсэд 13.7 тэрбум жил. Манай галакт үсэд 9 тэрбум жил. Манай нарны аймаг үсэд 6 тэрбум жил. Манай дэлхийн үсэд 4.5 тэрбум жил. Манай дэлхий дээр амьд организм үсэд 3.8 тэрбум жил. Тэгээд манай дэлхий дээр ухаанд хүн үсэд сая жил. Оюун ухаанд хүн анхны Homo sapiens руу буюу оюун ухаанд хүн үсэд 170 мянган жил. Сүүл үеийн Homo sapiens буюу оюун ухаанд үсэд 70 мянган жил. Тэгээд энэ бол тэр тэрбум жилүүдийг хардаа. Байгалийн системүүд яагаад ийм тогтвортой байна? Гэтэл та бидний дундаас яагаад дөнгөж алхам байна? Яагаад нийгмийн системүүд тогтворгүй байна? Тэгэхээр тэр байгалийн системүүдэд нэг өөр зүйл тогтворчлээд байна шүү. Тэр маш сайн үнэн зүйл тогтворчлээд байгаа учраас тэр системүүд тийм удаанаар оршиж байна. Тэгвэл бид нар байгалийн системээс өлөрч явах хэрэгтэй юм. Өөрсдөө бид нар дундаж насаа 150 болгож чадахгүй, 500 болгож чадахгүй байхад бид нар тэр хэдэн тэрбум жилээр насалж байгаа байгалийн системүүдээс өлөрч явах хэрэгтэй. Тэнд хэрэгжиж байгаа он зүйлүүдийг авчирч хэрэглэх хэрэгтэй. Тэгжээж бид нар оюутан болно. Тэгжээж бид нар ухаантан гэгэнтэн болно. Хүн төрөлхтөн Homo sapiens болно. Гэтэл бид нар ингээд цаг хугацаа яваад идэг. Өнөөдөр ирсэн сайн боловч бид нар дутуу байна. Болоогүй. За тэгвэл тэр мөнх тэнгэрийг таньж нээсэн онол нь уйлхан онол гэж. Энэ хараарай. Уйлхан онол нь олон зүйлийг нэгтгэхэд бид нар ном дээр тодорхойлчихсон. Олон зүйлийг нэгтгэхэд ахуй биеийг үүсгэнэ л гэж. Ахуй бие гэдэг нь соёлын морь. Ахуй бие гэдгээ соёлын морьор ингээд бэлэгдсэн. Тэр соёлын морь гэдэг чинь амьд амьтан байна. Хурдан амьтан байна. Хүчтэй амьтан байна. Тэгвэл нийгмийн системийг хурдан соёлын морь шиг хурдан хүчтэй амьд болгодог тийм онол тэр уйлхан онол. За тэгэнгүүт тэр онолыг цаана бидний төмөн үлцийнхээ буюу мөнхийн хэ гэж ярьдаг, олцын хэ гэж ярьдаг төмөн наст гэгээр ингээд товчолцсон. Тэр нь артистик. Оройд нь их засаг байна толгойд. Тэгээд энэ 10 зүйлийг нийгмийн оюун санааны тал хамаарах 10 зүйлийг нэгтгэхэд тэр нүүдлийн соёл гэдэг үр дүнг бий болгоцсон. Дахиад ард түмний хүндэстэн ард түмний материалыг авах талд нь хамаарах 10 зүйлийг уйлхан онолоор нэгтгэхэд бас л толгойд нэгдсэн байна. Тэгээд сан буюу одоогийнхоор бидний төсөв үндэсний баялаг дотоодын нийт бүтээгдэхүүн энийг гаргацсан. Тэгэхээр Чингис хааны ахуй төр гэж яриад байсан учир нь энэ байгаа байхгүй. Ахуй биеийг үүсгэх уйлхан онолоор энэ төрийг байгуулсан учраас ахуй төр гэж яриад байна. Ахуй бие гэдэг нь амьд биеийн соёлын морь нь монголчуудын шүтээ. Тэгээд ахуй төр ингээд нийгмийг материалдаг болон оюун санааны хоёр ахуйтай буюу хоёр амьтаа болгоцсон. Нэгдүгээр хоёр амьтаа болгоцсон. Одоо манайд амь байх. За амьтаа болохын тулд яа гэх юм? Энэ 10-10-аараа ингээд нэгдээд юм. 10-10-аараа нэгдээд явчихдаг. За ингээд энэ бүхнээс би төгчлөө. Одоо номын нээлт учраас нөгөө физикийн онолуудаа гаргаж ирсэн сонгодог он, физикийн сонгодог онолууд. За энд бол одоо Ньютоны онол гэх цагиргаан соронзон молекулын оптик гэдэг одоо бүх бидний дунд цогцол залгасан тэр онолууд энэ сонгодог онолууд гэдэг. Ньютоны сонгодог онолууд нэгдснээр бид нар механикч, хүний үйлдвэрлэн бүтээх үйл ажиллагаа механикч, бид нар уурын хөтөлбөртэй болсон, бид нар галт хэрэгтэй болсон, бид нар машинтай болсон, мотоциклтэй болсон. Бүх юм механикч. Сонгодог онолуудын материйг бүтээсэн, шид чанарыг бүтээсэн, харьцангуй үнийг бүтээсэн. Дараа нь сонгодог бус, физикийн сонгодог бус онолууд нь квант онол, квант хацлын онол гэж миний сая ярьдаг. Квант онол нь нэгдсэн. Тэрний үр одоо өнөөдөр бид нар компьютер, гар утас, интернет, хиймэл оюухан гэдээ ашиглаа явж байна. Квант хацлын онол нэгдэг боловч хиймэл оюухан нь бол энэ квант хацлын онолын үр дүн юм байл. Нэгдэг боловч технологи нь хөгжсөн. За энэ бол энерги мэдээлэл буюу мөн чанар туйлын үнэ. Тэгвэл байгалийн нэгдмэл онол нэгдэггүй. Байгалийн нэгдмэл онол нэгдэг учраас тэр оюун санаа гэдэг юм хүн ойлгохгүй.
Тэгээд амин чанар мөнхийн үнэ. Тэр оюун санаа нь өөрөө амин чанар. Альва имийг амьлуулагч, үүсгэгч, бүтээгч. Энэ бэлхийс байхдаа өөр тогтохгүй. Хүүхэд бий болох. Эс гэдэг чинь өөрөө мэдээлэл юм. Удамшлын мэдээлэл юм. ДНК-д нь удамшлын мэдээлэл байдаг. РНК-д нь тэр хүн ухамсарт амьдралд ороо явахаар амьдралын мэдээлэлүүд чигдэг. Уламжлалын мэдээлэлүүд. Тэгээд амьдралын явцад тэр дөрвөн амин хүчний молекулуудаар дамжаад тэр мэдээлэлүүд хоорондоо мэдэрч идэг. Тэгээд сүнс рүү оруулагдаж идэг. Хадгалагдаж идэг, архивлагдаж идэг. Сүнс гэдэг чинь бидний мэдээллийг хаадаг. Ийм их юм байна лээ. Тэгэхээр энийг бид нар байгалийн Кантасгийн байгалийн нэгдэл олон нэг учраас энэ оюун санааг одоогоор ойлгохгүй мөнхийн үнийг ойлгох. Гэтэл Чингис хаан энийг нээгээд чи ингээд яц. За тэгвэл энэ Монгол онолтой бас таагдав. Миний энэ 20 хэдэн жил судалсан энэ Монгол онол. Энэ сонгодог онолууд бол гэрээ онол буюу системийг байгуулдаг онол. Байгалийн системүүдийг байгуулсан онол. Энэний гол амин чанар нь хамтын хариуцлага гэж юм байна. Манай энэ менежментийн манлайлалын хамтын манлайлалтай бүр үе цаг нийцдэг. За дараагаар нь энэ Монгол онол гэж байна. Бидний бусад ард түмнээс ялгаатай Монгол болгосон онол. Энэ бол оршихуй онол. Аливаа системийн оршихуй онол. Оршин тогтнодог онол. Энэ бол ухамсарын онол. Ард түмний ухамсарын онол, энерги мэдээллийн онол. Засан төвчдөхгүй онол. Засах онол юм биш. Дараа нь байгалийн нэгдмэл онолтой энэ Чингис хааны уйлхан онол дүүцээд байна. Тэгээд байгалийн системүүдийн нэгдвэл байдал, оюун санаа, амийг бий. Хүнийг амьтаа болгоод байгаа, амьд бийсийг амьтаа болгоод байгаа юм нэгдвэл тэр оюун санаа буюу мэдээлэл байна. Харин тэр мэдээллийн төвшин ямар төвшөнд байхаас хамаарат өөс юм уу, ургал юм уу, амьт юм уу, мал юм уу өөр амьд бий болох юм байна. Энэ мэдээллийн төвшин эцэс бүгдийг шийдэж. За ингээд хэмжээс их нь хувьд тавихад бол манай алтан дээрээс удаас бол энэ гэрээ онол 3D хэмжээс буюу материалуудыг илэрхийлж байна. Энэ Монгол бол энэ байгалийн системд оршин тогтдог ухамсар оюун ухамсарыг илэрхийлж байгаа. Энэ бол 7D ингээд гэхдээ үнэн шүү. Зүгээр энерги мэдээлэл биш юм. Зүгээр бидний энерги мэдээлэл бол 4D, 3D, 5D, 6D гэх. Нөгөө үнэн мэдээлэл үнэн болохоор энерги гэрэлж байгаа. Тэр юу бол гэрэл бол 7D байна. За ингээд дараагийнх нь бол оюун санаа нь 13D гэдэг. Монголчууд мөнх тэнгэрийн тоог 13 гэж хэлдэг. 13-ыг мөнх тэнгэрийн тоог гэдэг. Энэ чинь хэмжээс байна. Тэгсэн чинь яг нийцийн онолтой таараад байна. Одоо монголчууд чинь 408 зах үсгээр орон зайг илэрхийлж. Гэтэл дээшээ доошоо нэмэгдэнэ. Ингээд 408 зах үсгээр дээшээ доошоо 200 нэмэгдэл орон зай гэдэг чинь 10 хэмжээстэй. Гэтэл цаг хугацаа физикийн шинжилгээ нэг л хэмжээстэй гэж үзчихсэн чинь сая сэрэл хийгдсэн бас нэг судалгаа цаг хугацаа нугардаг, эргэдэг, буцдаг буюу 3 хэмжээстэй баталсан. Гэтэл нөгөө 13-ын тооны чинь 10 орон зай нэгдэж байгаа 3 тэр цаг хугацааны 3 хэмжээстэй нэгдэж байгаа. Ингээд энэ хоёр бол нийлхээр 13-ын тоо. Ингээд мөнх тэнгэрт хураагддаг. Гэхдээ мөнх тэнгэрт орчлонгийн бүх юмны энерги мэдээлэл байна. Орчлонд байгаа бүх юмны энерги мэдээлэл мөнх тэнгэр байна. Орчлонд байгаа бүх юм үүсэхдээ энерги мэдээлэл нь мөнх тэнгэрээс ирж тэр энерги мэдээлэл нь өөрийнхөө биеийг ургуулдаг. Матери буюу атом молекул бие ургуулж матери болж байгаа шүү дээ. Энийг Хиггсийн бодсон буюу бурхны бөм гэдэг одоо нээлт болоод энийг баталчихсан. Яагаад? Ерөөсөө энерги мэдээлэл сансар автогууд гарахаараа масыг олж аваад матери болт юм байна гэдгийг одоо Хиггсийн бодсоны нээлт, бурхны бөмийн нээлт бол баталсан байна. Ингээд манай энэ уг дэцэн Чингис хаанаас өмнө гэрээ онол Монгол хоёрыг нээж хэрэгжүүлээд Монгол төрт одоо анхны төрт улсууд буюу Монгол овг аймагуд үүссэн юм байна. Чингис хаан уйлхан онолыг энэ хоёр онол дээр уйлхан онолыг нээж хэрэгжүүлээд ингээд 13 дугаар зуунд нэгдмэл их агуу улсыг байгуулсан байна. Чингис хааны манлайлалын үр дүн ийм байна. За ингээд уйлхан онолоор ёсоор бол ерөөсөө манлайлагч бол системийн оюун санаа бүхэл ертөнц бөгөөд өөрөөр хэлбэл бүх төлөө өөртөө хадгалж байгаа нөгөө нүдэнд харагдахгүй байдлаар байж байгаа тэр төв. Системийн оюун санаа бүхэл ертөнц бөгөөд энэ чанараараа системийг бүрдүүлэх зүйлсээр хоорондох холбоо хамаарлыг хангах, хоёрдугаар системийг тодорхой бус орчин нөхцөл дасан зохицох, төсөж үлдэх ур чадвартай болгож ийм хүн байна гэж би бол одоо өөрийнхөө өгүүлээ. За ингээд Чингис хааны манлайлалын үр нөлөөг ярих хэвээр мэдээж их Монгол улс их засаг, үнэтэй соёл их Монгол улс.
Тэгээд энэ Иоанн улсын төв